За дараагийнхаа хичээл рүү орох уу тэгвэл. За тэгвэл электроник. За энэ миний электроникийн үндэс гэдэг хичээлийн одоо хамгийн ихний лекц. Их сургууль хүртэл би энэ слайдуудаа ашиглаж хичээлээ ордог гэсэн. За тэгэхээр электроник бол сая түүхийн та нар сонслоо тийм ээ. Электроник маань бол үндсэндээ гів гинтхнийг өдөр бий болцсон зүйл биш. Хүн төрөлхтний 400 жилийн судалгаа хөдөлмөрийн үр дүнд бий болсон байна шүү дээ. За тэгэхээр одоо энэ 400 жил болсон процессыг бид нар төхөн хэдэн жилийн дотор маш сайн ойлгож авах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. За тийм учраас бас нэг тийм хялбархан гэж хэлэхэд хэцүү байж магадгүй зарим хүмүүс. Гэтэ ерөнхийдөө бол сонирхолтой хүнд бол хамгийн хялбархан зүйлээ гэж хэлэх гээд. Сонирхол бол их чухал. За энэ электрон. Тэгэхээр электроник гэдэг маань бол бидний эргэн тойронд байгаа маш олон төрлийн төхөөрөмж, багц төхөөрөмж, телевизэр, видео камер, гар утас, тийм ээ, ноутбук, компьютер бүхэл зүйл болж хөржээ. Наалаад нэг юм дэглээ. Ханиад хүрсэн. Тэр энэ дотор байгаа сая электроныг удирдах энэ хөгжил маань түүхэн дээр бол харагдлаа. Харин одоо бид нар яаж электроныг удирдах вэ? Электрон гэж яг юу юм бэ, тийм ээ? Тэгэхээр электрон гэдэг бол атом дотор байгаа сөрөг цэнэгтэй бөөм, эгэл бөөм гэдгийг бол бид нар бүгдээрээ мэднэ. Маш өчүүхэн масстай. За атом гэдэг маань бол дотроо цөм гэдэг эерэг цэнэгтэй гол үндсэн хэсэг байгаа. Энд бол протон, нейтрон гэх бөөмсүүд байгаа. За протон, нейтрон гэдэг бөөмсүүд бол кварк гэдэг эгэл бөөмсөөс бүрддэг. Тэгэхээр протон, нейтрон бол эгэл бөөм биш, электрон бол эгэл бөөм мөн. Өөрөөр хэлбэл дахиад цаашаа задардаг учраас эгэл бөөм гэж хэлж байна гэсэн. Электрон дахиад задрахгүй гэсэн. Нөгөө хоёр нь бол задарна гэсэн, тийм ээ. За тэгвэл энэ электрон гэдэг зүйлийг бид нар удирдах чадах юм байна. Протоныг бол удирдах болохгүй. Удирдах бол чадна. Бидний энгийн амьдрал дээр бол протон цөмөөсөө салаад гараад ирэх юм бол маш хортой. Өөрөөр хэлбэл цөмийн задрал буюу нөгөө монголчуудын хайгаад идэг нөгөө айхтар ураны задрал гэдэг шиг юм болно гэсэн. Тэгэхээр цөмийн задрал гэдэг юм явагдчихэж протон, нейтронууд гарч ирнэ. Тэгэхээр протон сул чөлөөтэй явж болохгүй нь шүү дээ. Тэгэхээр бидний ашиглаж байгаа энэ компьютер электрон төхөөрөмж дотор бол электрон чөлөөтэй насаа цаашаа явж байгаа. Түүнийг л бид нар удирдана гэсэн. Протон бол бүгд өөрийнхөө атомын цөмд байгаа учраас хөдөлгөөнгүй байна гэсэн. За тэгэхээр энэ электроныг нь хөдөлгөөд удирдах болдог элементүүдийг бол бид нар электроникийн элементүүд гэдэг. За түрүүн түүхтэр бол бид нар дурдсан цөөхөн хэдэн элемент, үндсэн элементийн тухай ярьлаа тийм ээ. За одоо хагас дамжуулагч гэдэг материал гарч ирснээр бол бид нар диодууд, маш олон төрлийн диоднууд байна. Гэрэл астдаг диод гэж байна. Бүр гэрэл мэдэрдэг, хүлээж авдаг фотодиод гэж байна. Тийм ээ? Транзистор байна. Транзистор нь хүртэл дотроо биполяр транзистор, MOSFET транзистор, FET транзистор одоо юу гэдгийг тийм ээ? За тэгээ фототранзистор гэх мэт. Янз бүрийн нэг томьёотой транзисторууд маш олон төрлөөрөө байна. За ингээд олон транзисторыг нийлүүлээд янз бүрийн зориулттай чипнүүдийг хийдэг, чип буюу интеграл схемүүдийг хийдэг. За бидний ашигладаг Arduino гэдэг маань бол үндсэндээ нэг хэлбэр нь тийм ээ, чип байгаа. Тэгээ түүн дотор бол бид нар програмчлал гэдэг юмыг зориулж хийдэг ийм онцлогтой. Бүхэл бүтэн электроникийн нэг тусдаа салбар буюу одоо програмчлагддаг микроконтроллер гэдэг ийм зүйлийг бид нар ашиглана гэсэн. За энэ ердийн нэг радио хүлээн авагчийн дотоод схемийг харуулсан байна тийм ээ. За мэдээж электроникийн нэлээд өндөр түвшний мэдлэгтэй хүнд бол ойлгомжтой харагдах боловч та нарын ихэнхт нь учир нь олдохгүй олон арга зайсан элементүүд бол харагдаж байгаа бах тийм ээ. За тэгэхээр бид нэр электроник гэдэг ийм элементүүдийн үйл ажиллагаа зарчмыг нь ойлгосноороо хэлхийг
мөн яг нь ажиллагааг нь зөв тайлбарж чаддаг болохыг л электроникийн инженер боллоо гэж хэлнэ шүү дээ. За ингээд энийг эхлэлийг нь тавьж байгаа та нарт амжилт хүсье. Электроникгүйгээр өнөөдөр бидний амьдралыг төсөөлөхийн арга байхгүй. Аж үйлдвэр тэр чигээрээ автомат, робот, цахилгаанчсан электроникийн автоматчсан төхөөрөмж ажиллаж байгаа. Эрчим хүчний салбар мөн электроникийн энэ хөгжил байхгүй бол өнөөдрийн нарийн эрчим хүчний системүүд ялангуяа нарны цахилгаан станцууд, салхины цахилгаан станцууд гэх мэт энэ сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжүүд бол электроникгүйгээр ажиллах ямар ч боломж байхгүй. Учир нь бид нар амьдрал дээр бол хувьсгүйдлийг хэрэглэдэг эрчим хүчний системд гэтэл нарны цахилгаан станц маань бол нарнаас авсан энерги тогтмол гүйдэл болгоо гаргаад ирдэг. За тэгэхээр тэр тогтмол гүйдлийг хэрэглэх эрчим хүчний системд холбохын тулд буцаагаад хувьсах болгох хэрэгтэй. За ингэж хувьсах болгож хувирахын тулд электроникийг ашиглана гэсэн. За ийм болохоор эрчим хүчний систем тэр чигээр электроникийг ашиглаж байна. Харилцаа холбоо. За бидний гар утас бол хамгийн чухал харилцаа холбооны хэрэгсэл электроникийн хөгжлийн хамгийн өндөр түвшний одоо электрон төхөөрөмж гэж хэлж болох баг. Харилцаа холбоо мөн электроникгүйгээр явах. За боловсролын систем. Би хүртэл та нарт алсаас интернетээр ингээд компьютерээр дамжуулаад хичээл заагаа сууж байна гэдэг бол электроникийн өнөөдрийн хөгжлийн одоо асар өндөр түвшинд харуулж байна, тийм үү? За эмнэлэг электрон багцгүйгээр хүнийг эмчт нь онцлно гэсэн ойлголт байхгүй. За цэрэг батлан хамгаалалт. Өнөөдөр дэлхий дээр энэ тэнд дайн байлдаан болж байна гэн. Эцсийн дүндээ юу болж дуусч байна вэ? Танк биш, дрон гэдэг юмны байлдаан болж дуусалж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол электроникийн бас хөгжлийг харуулж байна гэсэн үг. За тэгвэл бүгдээр одоо энэ электрон гэдэг зүйлийг шинж чанаруудыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Физикийн хичээл дээр та нар үздэг. Гэхдээ би бол энийг жоохон тодруулаад тавтаад ярих хэрэгтэй байх гэж бодож байна хүүхдүүдэд. Тэгэхээр цахилгаан цэнэг гэж яг юу юм бэ гэдэг асуудал гарч байна. Энэ бол электроны нэг шинж чанар нь. Электронд байдаг шинж чанар гэсэн үг. Тэгэхээр бид нар аливаа зүйлийн шинж чанар гэдэг өгөгдлүүдийг тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. Хамгийн одоо бидний сайн мэддэг биеэрээ гараараа мэдэрдэг шинж чанар бол аливаа зүйл масс буюу жин гэж нэг юм байдаг, тийм ээ. Электрон хүртэл өөрөө бас масстай. Тэгэхээр электрон бол жинтэй байх нь, тийм үү? Түүнтэй адилхан электронд өөр шинж чанарууд байж байна. За бидний мэдэрдэг шинж чанар гэвэл аливаа зүйлийг бид нар хараад энэ бол өнгөтэй юм байна гэж хэлдэг, тийм үү? Өнгө бол бас нэг биеийн шинж чанар шүү дээ. Хар өнгөтэй, цагаан өнгөтэй, шар өнгөтэй гэдэг шинж чанарыг хэлж болдог. За мөн биеийг бид нар цэнэгтэй байдлаар нь шинж чанарыг тодорхойлж болдог. Үүнийг бид нар цахилгаан шинж чанар гэж нэрлэдэг. Тэгэхээр бидний физикийн хичээл дээр үзэж байгаа энэ цэнэг гэдэг энэ цахилгаан шинж чанар яаж бий болоод байгаа юм бэ гэхээр угаасаа анханасаа электрон, протон гэх мэт эгэл бөмбөсөд байдаг цахилгаан шинж чанар учраас тэрийг нь анзаараад байгаамаа гэсэн. Тэгэхээр цахилгаан цэнэг гэж юу вэ гэхээр зөвхөн электрон, протон гэх мэт эгэл бөмбөсөд байдаг цахилгаан шинж чанар юм аа гэж хэлэх нь шүү дээ. Электрон бол дөрөв цэнэгтэй байдаг, харин протон бол эерэг цэнэгтэй байдаг. Хоорондоо ялгаатай нь энэ цэнэгийнх нь хөрлөнө. За ингээд энэ нь бол бидний өнөөдрийн энэ электрон төхөөрөмжийн дотор шууд энэ эерэг сүрэг гэдэг хэмжээгээр удирдагдаад байгаа юм байна. За тэгэхээр удирдахын тулд энэний хэмжээ нь хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ эгэл цэнэг буюу электрон, протоны цэнэг ойролцоогоор бол бид нар 1.6-г үржих нь нарын хас 19 зэрэг кулон гэж авч үздэг тийм ээ. Гэтэл энэ маань бол 1.6 0 2 1 7 6 6 3 4 гэх мэт таслаас хойш бол 9 орн гэж тодорхойлогдсон байна. Үүнийг үржих нь нарын хас 19 зэрэгт кулон. За кулон гэдэг бол Франц хүний нэр. Уг нь бол Коломб гэж уншмаар юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ Франц хүмүүс энийг кулон гэж уншдаг учраас колон орно явдаг байх нэ гэсэн. Тэгэхээр бид нар бол энэ гадаад хүмүүсийн нэрийг яг тухайн орных нь хүмүүс нь яаж уншдаг, тэрүүгээр нь уншиж байхгүй бол хэдийгээр орсуудыг дуурайж уншихаараа
зарим хүний нэрийг их буруу уншдаг. Тэрнээсээ болоод өөр гадаад хүмүүстэй ойлголцохоо болдог. Жишээлбэл Генри, Хенри, Герц, Херц гэх мэт маш олон нэрнүүд гарч ирдгийгс анхаарах хэрэгтэй шүү. За электрон бол сөрөг 1.6 үржих нарын хас 19 зэрэгт кулон. За кулон гэдэг нэг жиг бид нар том C үсгээр хүний нэр учраас том үсгээр тэмдэглэнэ. За физикийн хичээл дээр бол бид нар K гэж хоёр үсгээр бичдэг байх. Гэхдээ энэ дэлхий дээр Кирилл үсэг хэрэгэлдэг олон улс байдаг. Болгар, Серб, Казахстан гэх мэт дөндөө улс бол Кирилл үсэг хэрэгэлдэг. Гэхдээ Кирилл үсэг хэрэгэлдэг мөртлөө физикийн нэгжийг Кирилл үсгээр бичдэг хоёрхан улс дэлхий дээр байгаа. Тэрний нэг нь Монгол, нөгөөх нь мэдээж Орос. Одоо бид нар яах ёстой гэхээр жоох өөрчлөгдөх хэрэгтэй. Энэ физикийн нэгжийг олон улсад яа тэмдэглэдیں тэрийг маш сайн анзаарч давхар тэмдэглэж сурах хэрэгтэй шүү хүүхдүүд. Физикийн хичээл дээр бол та нар яг Кириллээрээ тэмдэглэж болно. За тэгээд өөр сурах хүчийг ном ашиглах болохоор латин үсгээр тэмдэглэдэг шүү гэдгийг банк санаж яваарай гэж хэлэх гээд байна. За ингээд протон нь болохоор хэмжээгээр яг адилхан цэнэгтэй боловч эерэг цэнэгтэй 1.6 үржих нь арын хас 19 зэрэгт ийм хэмжээтэй байдаг байна. За тэгвэл энэ хэр их хэмжээний цэнэг вэ? Маш өчүүхэн жижигхэн бөөмсөд байгаа цэнэг учраас мэдээж арын хас 19 зэрэг гэдэг бол асар жижигхэн тоо. Одоо хэрвээ бид нар энийг тэг рүү шилжүүлээд бичих юм бол энэ нэгийн тооны чинь урд 19 ширхэг тэг бичнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр маш жижигхэн тоо гэсэн үг. За тэгвэл 1 кулон цэнэг хэр их электрон багтах вэ гэж бүгдээрээ тооцож үзье. За тэгэхээр 1 кулон цэнэгийг электроныхын цэнэг тоогоод өгөх юм бол нийт электроны тоо гарна. Маш том тоо гарч ирж байгааг та нар харж байгаа бах. За та нарын ихэнх нь энэ тоог бол монгол хэлээрээ уншиж чадахгүй. За би та нарт уншиж өгье. 6 их ингүүмэл 241 тонномол 509 их найд 74 тэрбум 460 сая 760 мянган ширхэг электрон багтана. За ийм их хэмжээний электрон нийлж байж 1 кулон цэнэг бий болно. Тэгвэл 1 кулон цэнэг гэдэг хэр их цэнэг юм? 1 секундэд 1 кулон цэнэг орсон өнгөрвөл 1 ампер гүйдэл болно шүү дээ. Тэгэхээр бид нар гар утсаа цэнэглэхэд өнөөдөр ямар гүйдэл хэрэгтэй байдаг вүлээ? За өнөөдрийн ухаалаг утаснууд бол 3 ампер гүйдэл хэрэгэлдэг болсон байгаа. Өөрөөр хэлбэл секунд тутамд 3 кулон цэнэг буюу дахиад энэ 6 их ингүүмэл гэдэг тоог 3-аар үржүүлэх нь шүү дээ. Ингэхээр 18 их ингүүмэл электрон урснаа гэсэн үг. За тэгэхээр асар их электрон урсдаг байна гэсэн. Электрон бол маш өчүүхэн бөм асар бага цэнэгтэй юм шиг боловч гүйдэлд асар олон тоогоороо оролцдог байна. Тэгэхээр бид нар энийг ингэж системээр нь баримжаалж ээж дараа нь бол бид нар электронкийг хэлхээ гэдэг зүйлээ ойлгож эхэлнэ гэсэн үг шүү. За металл дотор бол электронуудын нэг чигтээ хөдөлгөөнийг бид нар гүйдэл гэж тооцдог тийм ээ. За тэгэхээр гүйдэл бол электроны хөдөлгөөний эсрэг чигт гэж тооцоолно. Яагаад ингэдэг болцсон юм бэ гэхээр анханасаа хүн төрөлхтөн цахилгаан гүйдэл гэдэг юмыг электрон гэдэг бөөмийг олж нэхээс хамаагүй өмнө 100 хэдэн жилийн өмнө нээсэн шүү дээ цахилгаан гүйдлийг. Тийм болохоор дамжуулагч гэдэг материал дотор эерэг цэнэгтэй зүйл урсч байсан байж болно да. Тэгвэл эерэг цэнэгтэй зүйлийн хөдлөх чиглэлийн дагуу гүйдлийг гүйдэг гэж тооцсон байжээ гэсэн. Гэтэл хожим нь электроныг нээсэн чинь нөгөөх нь сөрөг цэнэгтэй эсрэг тийшээ урсдаг байж. Гэхдээ бид нар гүйдлийг нэмхээс хасах руу гүйдэг гэдгээрээ явлаа гэд одоо буруудах юм байхгүй. Тийм болохоор гүйдлийн чиглэл гэхээр нэмэх хүчтлээс сөрөг хүчтэлтэй цэг рүү урсдаг гэдгийг санаж авах хэрэгтэй. За тэгэхээр нэг бас нэг зарчим бий. Өөрөөр хэлбэл энергийн үүсгүүр батарейн дотор бол сөргөөсөө нэмэх рүү урсна. Өөрөөр хэлбэл гүйдэл маань ингээ хэлхээ битүүрхээр битүү гүйдэл болоод урсж байгаа болохоор гүйдэл гэдэг бол үүсгүүрийн эерэг туйлаас гараад хэрэглэгчээр дамжаад үүсгүүрийн сөрөг туйл руу орж ирж байгаа боловч үүсгүүр дотроо бол сөргөөсөө нэмэх рүүгээ
урсж байгаа шүү гэдгийг сайн санах хэрэгтэй. Тэгэхээр үүсгүүрийн хувьд бол гүйтгэлийн чиглэл нь тэмдэгтэй, хэрэглэгчийн хувьд бол эерэг тэмдэгтэй. Өөрөөр хэлбэл энд сөрөг тэмдэгтэй, энд эерэг тэмдэгтэй гүйдэл байдгийн шүү гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр гүйдлийг ямар тэмдэгтэй авах вэ гэдгийг сайн санаж авах хэрэгтэй байна. За гүйдэл гэдэг бол нэг ч хугацаанд урсан өнгөрөх цэнэгийн хэмжээ бөгөөд цэнэгийг хуваах нь хугацаа байдаг. Ингээд нэгж нь уг нь бол колоныг хуваах нь секунд боловч колоныг секундэд хуваагаад ампер гарах хэрэгтэй. Боловч бид нар өмнө нь гүйдлийг мэддэг байгаад ампер гэдэг нэгжтэй байсан. Сүүлд колон гарч ирсэн болохоор колон гэдэг нэгж бол дам нэгж, ампер гэдэг нэгж бол үндсэн нэгж шүү гэдгийг бас санаж авах. За тэгэхээр цэнэгийг бид нар яаж тодорхойлох нь вэ? Цэнэг гэдэг нь бол гүйдлийг үржих нь хугацаа байна. Энэ томьёоноос тэгээд амперыг үржих нь секунд гэдэг нэгж байсан байна шүү дээ. Тэгэхээр колон гэдэг цэнэгийн нэгж бол үндсэндээ амперыг үржих нь секунд юм аа гэсэн. Тэгэхээр бид нар амьдрал дээр бол энэ амперыг секундээр үрждэг ийм нэгжтэй бол байнга тааралдана. Тийм учраас энийг цаашд хэрэгжилж сурах хэрэгтэй. Ялангуяа энэ амперыг цагаар үржүүлдэг батарейн дээр бичсэн байдаг. Ампер цаг гэдэг маань юу вэ? Үндсэндээ цагийг 3600 секунд руу шилжүүлэх юм бол 1 ампер цаг гэдэг бол 3600 колон цэнэг байна гэсэн. Тэр колоноор илэрхийлэхээр асар том тоонууд гарч ирэх нь шүү дээ. Тийм болохоор тоогийн багасгахын тулд ампер цаг гэдэг нэгжийг ашигладаг гэсэн. Мэдээж бид нар электрон төхөөрөмжийг ажилуулахдаа хэдхэн секунд ажилуулад болчихгүй шүү дээ. Хэдэн цагаар ашиглаж болно. Компьютерыг хэдэн цагаар ажилуулна. Гар утсыг хэдэн цагаар цэнэглэж болно, тийм ээ. За тэгвэл дараагийн маш чухал хэмжигдэхүүн бол бидний сайн мэддэг хүчтэл. За их сургуульд би хичээл орж байхдаа хүүхдүүдээс байнга асуудаг. Хүчтэл гэж юу вэ? Бүгдээрээ маш том алдаа гаргадаг. Хүчтэл гэж юу вэ гэхээр та нарын дотор ч гэсэн хүчтэл гэдэг бол потенциалын ялгуур юм а гэсэн бод шиг жийжилсэн үг байгаа. Потенциалын ялгуур гэдэг бол потенциалын ялгуур хүчтэл тодорхойлт биш байхгүй юу? Угаасаа уртаас уртыг хасах дээр уртын зөрүү буюу уртал гарна шүү дээ. 5 метрээс 2 метрийг хасгаад 3 метр л үлдэнэ. Тэгэхээр потенциалын ялгуур гэдэг чинь юу вэ? Потенциал гэдэг чинь өөрөө вольт гэдэг нэгжтэй. 5 вольтоос 3 вольтыг хасвал 2 вольт. Гэхдээ ялгаагүй хүчтэл гараад байгаа үстэй. Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр вольт гэдэг чинь потенциал, хүчтэл гэдэг чинь потенциал бүх юм л потенциал хүчтэл хоёрыг адилхан нэг зүйл гэдгийг хэлээд байна шүү дээ. Тэгэхээр тэгж одоо хэлж болохгүй нь шүү дээ. Хүчтэл гэж юу вэ гэхээр потенциалын ялгуур гэж хэлж огт болохгүй. Хүчтэл гэж тэгвэл юу юм? Өөрөөр хэлбэл потенциал гэж юу юм гэсэн үг. Потенциал гэдэг бол нэг цэнэгийг зөөхөд зарцуулагдах энерги буюу ажил. За тэгэхээр үндсэндээ хүчтэл гэдэг маань юу байсан байх нь вэ? Joule-ыг хуваах нь кулон байжээ гэсэн. 1 кулон цэнэгээр 1 joule ажил хийвэл 1 вольт болдог байна шүү дээ. Тэгвэл потенциал гэж яагаад хүчтэл потенциал гэж хоёр тусад нэрлээд байсан юм бэ гэхээр үндсэндээ потенциал гэдэг бол дандаа нэг цэг дээр байгаа потенциалын тухай ярьж болно. Энэ нь юу гэсэн учиртай юм бэ гэхээр хязгааргүй холоос тухайн цэг дээр цэнэгийг зөөж авчрахад зарцуулагдсан ажлыг потенциал гэдэг. Тэгвэл хүчтэл гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр нэг потенциалтай цэгээс нөгөө потенциалтай цэг рүү цэнэгийг зөөхөд зарцуулагдах ажлыг хүчтэл гэдэг. За тэгэхээр хүчтэл гэдэг бол цэнэгийг зөөхөд зарцуулагдах ажил буюу энерги юм байна гэдгээр нь тодорхойлох ёстой гэсэн. За тэгээд 1 joule-ыг хуваах кулон гэдэг бол 1 вольт. Нэгэнт joule гэж хүний нэр, кулон гэж хүний нэр. Хоёр хүний нэр нэг нэгжин дотор яваад байх чинь жоохон онцгой учраас товчлийгээд 1 вольт буюу вольт гэдэг хүний нэрийг ашигласан байна. Тэгэхээр зарим нэг хүүхдүүдэд ийм андуурал байж магадгүй. Хүчтлийг анх Александра вольта нээсэн учраас вольт гэсэн юм байна. Гүйдлийг анх ампер нээсэн учраас ампер гэж нэрлсэн юм байна гэж бодоод байдаг гэж магадгүй ш. Уг нь тийм байхгүй. Угаасаа энийг дараа нь физикчид ингэж оноосон болохоос биш. Тэр вольт гэдэг хүн бол тухайн үедээ хүчтлийг joule-ыг хуваах нь кулон гэж тодорхойлдог байсан ч гэж магадгүй шүү дээ.
За тэгвэл электроникийн хэлхэнд бид нэр батарейг энергийн үүсгүүрийг хэрэглэгчтэй холбоод хуваа зэрэгцээ янз бүрээр холбож болно. За тэгэхээр зэрэгцээ холбосон зүйлсийн хүчтэй нь өөрчлөгдөхгүй. Мэдээж гүйдэл нь өөрчлөгдөн, өөрөөр хэлбэл гүйдэл нь ихсэж болно. Харин цуваа холбосон зүйлсийн гүйдэл нь өөрчлөгдөхгүй. Хүчтэй нь хоорондоо нэмэгдэнэ. Гэх мэтээр бол бид Kirchhoff буюу одоо германаар бол уг нь Kirchhoff гэдэг хүн. Kirchhoff-ийн дүрмүүдээр бол тодорхойлдог. За манайхан орсуудаараа дуурайгаад Kirchhoff гэж хэлээ сурцсан байдаг. За тэгвэл цахилгаан гүйдэл ба хүчтэл батарейн дээр яаж илэрдэг вэ? Яагаад батарей том жижиг янз бүрийн хэлбэртэй байгаа. За та нар анзаарч байгаа бол энэ 3A үсгээр тэмдэглэдэг жижиг хуруу зай манай монголчуудын нэрлэдэг. Дунд зэргийн хуруу зай. За тэгээд энэ том цилиндр хэлбэртэй том батарейнууд байна. Энэ дунд B бас байгаа. Бүр E гэдэг дугаартай ч бас байгаа. A B C D E гэдэг. Энийн өмнө дахиад 4A-тэй жижигхэн батарей гарсан байна. Энэ бол бүгдээрээ 1.5 вольт. Гэтэл 1.5 вольт хүчтэй мөртлөө том жижиг байгаагийн учир нь юу вэ? За энэ бол дотор нь агуулгадж байгаа цэнэгийн хэмжээ буюу үндсэндээ цэнэг их байна гэдэг нь энерги их байна гэсэн үг. Том жижиг байгаагийн учир нь энергиээр зөрүүтэй. За харин энд бол дөрвөлжин батарей байна. 9 вольтын хүчтэй. Хүчтэй нь ч өөр, дотор нь байгаа цэнэгийн хэмжээ ч мэдээж бусдаасаа өөр ялгаатай. За тэгэхээр батарейн дээр байдаг хамгийн чухал хэмжигдэхүүн бол энэ миллиампер цаг. Саяны бидний хэлсэн нэг ампер цаг гараад ирж байгаа. Энэ бол цэнэгийн хэмжээг нь илэрхийлдэг болно шүү дээ. За 2500 миллиампер гэхээр 2.5 ампер цаг гэсэн үг. За мэдээж энэ милли гэдэг тоог ашиглаад бол энэ тоог нь олон оронтой болгож илүү наривчлалтай тооцоолоход ашиглах гэж ингэж миллиампераар илэрхийлдэг. За машины аккумулятор бол дээр нь миллиампер зүгээр ампер цагаараа байх жишээтэй. За түүнээс гадна энд бас нэг чухал хэмжигдэхүүн байна. Ватт цаг. Тэгэхээр чадлыг хугацаагаар үржүүлэхдээ энерги буюу ажил гарна шүү дээ. За тэгэхээр батарейн дотор агуулгаддаг энергийг ватт цагаар илэрхийлж болно. Мөн цэнэгийнх нь хэмжээг миллиампер цагаар илэрхийлж болно. Та нар анзаараарай. 2500 миллиампер цаг гэдэг цэнэгийн хэмжээг энэ батарейны 385 вольт гэдэг хүчлэлээр үржүүлэх юм бол гүйдэл хүчлийн үржүүр бол ватт болно шүү дээ. Тэгэхээр дахиад энэ цаг байгаа учраас 2.5-ыг 385-аар үржүүлэхээр 9.6 ватт цаг болно гэсэн. За дараа нь харж байна уу? 14.8 вольт гэчээд 4000 миллиампер цаг. За өөрөлдвөл 4 ампер цагийн батарей. За та нар робот энтер хийх сонирхолтой хүмүүс бол ийм LiPo гэдэг төрлийн их багтаамжтай батарейнуудыг ашиглах ирээдүйд одоо боломж бий болно. За автомашины аккумуляторыг харах юм бол энэ 63 ампер цаг гэдэг хэмжээ нь байж байна. Мөн энэ дотор байгаа энергийг тооцоолъё гэвэл одоо 63 ампер цагийг 12 вольтоор үржүүлээд тодорхойлно гэсэн үг байна шүү дээ. За энд байгаа энергийг тодорхойлъё гэвэл 14.8 вольтыг 4 ампер цагаар үржүүлээд ватт цагаар энерги нь гарна гэсэн. За энергийг бол бид нар цахилгаан дээр ватт цаг гэдгээр хэмждэг. Физикт бол жоулаар хэмждэг. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь хөрвүүлж сурах хэрэгтэй байна, тийм ээ. За тэгэхээр цахилгаан гүйдлийг гүйлгээд байгаа энэ дамжуулагч гэдэг материал дотор бол электроны урсгал их чухал үүрэгтэй. Тэгэхээр зис гэдэг энэ сайн дамжуулагч материал бол үндсэндээ 29 электронтой байгаа. 29 электронтой энэ зис дамжуулагчийн цахилгаан гүйдэл гүйлгээд байгаа электрон нь бол үндсэндээ энэ хамгийн гадна бүрхүүл дээр байгаа нэг электрон байдаг. Учир нь энэ хамгийн гадна талын бүрхүүл дээр байгаа электрон бол металл зис утасны одоо тэр атомуудын хооронд холбоосонд оролцдоггүй. Холбоос буюу тэр хадуу бий болгож тогтоогод байгаа электронууд нь энэ 2 дугаар бүрхүүлийн 18 электрон байдаг. Энэ 18 электрон бүгдээрээ холбоосонд оролцож ээж болно. За мөн бүгдээрээ оролцохгүй хагас нь оролцож ээж болно. Зарим нэг нь бас яах нь цахилгаан гүйдэлд
оролцож болно гэсэн үг. Тэгэхээр зис утас бол та нар гартаа бариад нугалж хугалж ингэж уян хатан байдгийг бол сайн мэднэ. Тэгэхээр яагаад уян хатан байгаа юм бэ гэхээр энэ 18 электрон хоорондоо холбогдохдоо зарим нь холбоосонд оролцсон, зарим нь оролцоогүй байж болдог учраас бас уян зөөлөн байж болдог гэсэн үг байна. За тэгвэл бид нар зис утсаар гүйдэлгээд улам гүйдлийн нэмэгдүүлээд байвал юу болох вэ? Зис утас хална, халж хагаад сүулдэ хайлаад бас үсэрнэ. Маш их гүйдэлгүүлэх юм уу? Цахилгааны утсыг хооронд нь масслуулах үед аимшигтай юм болдог шүү дээ. Пис пас болоод зис утас нь хайлаад очдог. Тэгэхээр энэ юунаас болж ийм нөхөр маш өндөр температур хүртэл алснаас болоод энэ 18 электронууд хооронд холбоосноос бүгд мултарч гараад суларчих дээр зис утасны атомууд хоорондоо барьцалдах боломжгүй болоод салаа явчихж байна гэсэн. За энийг бол бид нэр зис утас хайлж тасарлаа гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр гүйдэлд бол холбоосонд оролцохоос гадна гүйдэлд оролцдог электронууд бол 1-2 дугаар бүрхүүлийн электронууд байдаг юм аа гэсэн үг байна. Тэгэхээр энэ валентин бүс гэж бол энэ 2 дугаар бүрхүүлийг хэлээд байна. Дамжууллын бүс гэж бол хамгийн гадна талын бүрхүүл болон энэ 2 дугаар бүрхүүлийн зарим электронууд нь валентин бүсээс сугараад дээшээ гарахыг хэлдэг. Тэгэхээр энэ энергийн байнд гэдэг энэ загварыг бол ирээдүйд атомын физик үзээд ирэхээр илүү сайн ойлгодог болох бах. Тэгэхээр одоо энд төдийл нэг их тайлбарлаад яриад баг шаардлагагүй болов уу гэж би бодлоо. Их сургуулийн хэмжээнд бол тайлбарлах хэрэгтэй байдаг. За материалын эсэргүүцэл гэхээр юунаас хамаардаг юм бэ? Эсэргүүцэл юунаас хамаардаг юм бэ гэхээр тухайн материалын уртаас хамаарна, хөндлөн огтлын талбайнаас хамаарна. Урт нь ихсэх тусам эсэргүүцэл нь ихснэ. Хөндлөн огтлын талбай бүдүүн болох тусам эсэргүүцэл багасна. За энүүгээрээ бол онцлогтой. Энэ томьёоноос шууд харагдаж байна шүү дээ, тийм ээ. Урт нь ихсээд байвал эсэргүүцэл ихснэ. Хөндлөн огтлын талбай ихсээд байвал эсэргүүцэл багасна. За энэ дунд харин ро буюу хувийн эсэргүүцэл гэж физик хэмжигдэх юм байна. Тэгэхээр энэ бол материал болгонд өөрөөр энэ хувийн эсэргүүцэл юунаас хамаардаг юм бэ гэхээр энэ сул чөлөөтэй электронууд тэр олон байдаг вэ гэдгээс хамаарна. За тэгэхээр зисийн хувийн эсэргүүцэл энэ гадна талын бүрхүүлийн эсэргүүцлээс гадна энэ 18 электроны хэдэн сул байна уу гэдгээс хамаарна гэсэн үг. Энэ хизээ сулардаг уу гэхээр зис утсыг халаагаад байвал суларч болно. Хөргөөд байвал буцаад энэ байрлалдаа ороод гүйдэлд оролцохоо байлдаг. Тэгэхээр зис утсыг бид нар хамгийн хүйтэн температур буюу асах 273 градус Цельс хүртэл хөргөх юм бол хамгийн эцэст нь байгаа ганц электрон үлдээд энэ л гүйдэлгүүлж эхэлнэ гэсэн. Бусд нь ерөөсөө гүйдэлгүүлэх боломжгүй бол. Тэгвэл өнөөдөр бид нар зис утсыг тасалгааны температур буюу нэмэх 300 Кельвин градус хэрэгжилж гин гэсэн үг. Энэ үед бол энэ 18 электроны ихэнх нь суларцсан гүйдэлд оролцож яадаг байна гэсэн үг. Ингээд гүйдлийг ихсгээд байвал зис утас өөрөө хаалаад хайлахаараа энэ 18 электрон бүгд холбоосоос гараад зис утас тасардаг гэж хэлээд байна шүү дээ. Энийг ойлгосон байх гэж бодож байна, тийм ээ. За тэгээд энд бол бид нэр тухайн материалын эсэргүүцлийг тооцохын тулд нэгж эзэлхүүнд орших электроны тоогоор тодорхойлно. Тэгээд эзэлхүүнээр нь электроны тоог тодорхойлохын тулд бид нэр энэ Авогадрогийн тоог ашигладаг. Химийн уйлэг систем дотор байгаа энэ 63546 гэсэн энэ тоо бол их чухал тоо. Энэ бол атомын масс тоо. Тэгээд энэ бол үндсэндээ юу гэсэн үг юм бэ гэхээр 1 моль зист 63.5 грамм орчим жинтэй байна гэдгийг харуулж байгаа. 1 моль. 1 моль гэдэг нь бол 6 гүржих нь 10-ын нэмэх 23 зэрэг чирхэг атомыг 1 моль гэж нэрлэдэг, тийм ээ. За энэ физик химийн хичээл дээр хүртэл үздэг учраас энэ их нуршаад байх шаардлагагүй байна. За энд бол тусгаарлагч дамжуулагч материалын тухай. За тэгэхээр биднэрт электронт бол тусгаарлагч материал маш чухал үүрэгтэй. Тусгаарлагч материал гэдэг нь энэ зис метийн дамжуулагч материалаас ялгаатай нь юу юм бэ гэхээр нөгөө валентин бүсийн электронууд нь дамжууллын бүсийн электрон гэдэг энэ хоёр бүрхүүл нь хоорондоо юм
тусдаа зайтай болчихдог. Тэгэхээр тусгаарлагч материал цахилгаан гүйлгэх үү, гүйлгэж болно. Хизээ гүйлгэх үү гэхээр валентийн электронууд нь дамжууллын электрон болж хувирсан үе. Гэтэл бид нар тийм их хэмжээний энерги өгч чаддаггүй учраас тусгаарлагч бол тусгаарлагчаараа л байгаад байна гэсэн. 220 вольтын хүчтэйг тусгаарлах чадвартай тусгаарлагчуд ашиглаж байгаа үед бол бид нар үүнийг 100,000 вольтыг тусгаарлах гэж оролдож болохгүй. 100,000 вольтын хүчтэй төхөөрөмжөнд 220 вольтанд ашигладаг утсыг авчиад холбочих юм бол тусгаарлагч хуванцрууд нь гүйдэлгүүлгээд эхэлнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр өгж байгаа энерги гэдэг маань энэ тусгаарлах чадварт нь бол нөлөө үзүүлнэ гэсэн үг. За тийм учраас бид нар аливаа зүйлийг ашиглахдаа хүчтэл нь яг ямар утгатай байна вэ гэдгийг байнга анзаарч яадаг. Их хүчтэлтэй юу, бага хүчтэлтэй юу гэдэг нь бол их чухал үүрэгтэй байна. За цахилгаангүйдлийг бид нэр шингэний урсгалаар төсөөлж болно. За энд 2 сав байна. Хоёулаа яг адилхан 9 литрийн багтаамжтай. Нэг нь нарийнхан өндөр хэлбэртэй, нэг нь пагдгар өргөн хэлбэртэй. За доторх шингэнийг бүгдээрээ цэнэг гэж бод тий. За шингэн урсна гэдэг нь цэнэг урсж яах гэсэн. Цэнэг урсах дээр гүйдэл гүйж байна гэсэн. Тэгэхээр шингэний урсгалыг бид нэр гүйдэл гэж хэлж болно. За тэгээд 2 сав хоёулаа карант буюу хаалттай. Ийм цорхтой юм байна. Хаалтыг нь бүгдээрээ эсэргүүцэл гэж тодорхойлъё. Эсэргүүцэл бага байвал их урсна, эсэргүүцэл их байвал бага урсна. За тэгээ хоёр хаалтыг яг адилхан нээсэн байна гэж бодъё. Хоёр хаалтыг хооронд нь яг адилхан нээсэн, өөрөөр хэлбэл эсэргүүцлүүд нь яг адилхан байхад аль савны ус ширүүн урсах байг бол та нар бүгдээрээ мэднэ. Өндөр савны ёроолд даралт их байгаа учраас илүү ширүүн урсна. Пагдгар савны ёроолд даралт бага байгаа учраас арай намуухан урсна. Тэгэхээр энэ даралт цахилгааны ямар хэмжигдэх үнийг оруулж байна вэ? Усны урсгалын хэмжээний гүйдлийг, усны нийт багтаамжийн цэнэгийг илэрхийлж байна. Тэгвэл энэгээр урсж байгаа энэ урсгалыг хүчтэй болгож өгсөн даралт гэдэг зүйл маань бол хүчтлийг илэрхийлээд байна шүү дээ. Тэгэхээр хүчтэл гэдэг маань нэгсэндээ юу ах нь вэ? Цэнэгийг зөөхөд зарцуулагдах энерги буюу одоо нэгсэндээ цэнэгийг шахаж байгаа даралт нь гэсэн үг байна шүү дээ. Тэм учраас электронуудыг хүчтэл маш хүчтэй түлхэж хөдлөгдөх гэсэн үг байна. За тэгвэл шингэний урсгалаар бид нэр цахилгаан хэлхийг төсөөлөх юм бол энд мотор эргээд насоос шахуургыг ажилуулад даралтын зүрх үүсгээд шингэнийг урсгаад энд нарийссан хэсэг дээр эсэргүүцэл үзүүлж байгаа гэж үзэх юм бол цахилгаан хэлхээ бол энэтэй яг адилхан гэсэн. Шахуурга насоосын үүргийг бол батарей цахилгаан үүсгүүр нь үүсгээд энэгээр цахилгаан гүйдлэггүйгээд эсэргүүцэл дээр энерги ялгардаг тийм ээ, чадал ялгардаг гэсэн. За ийм албараар бол бид нар цахилгаан хэлхийг аналогчлж, дуурайлгаж ойлгож болно гэсэн. За тэгэхээр аналог гэдэг үгний асуудал гарч ирнэ. Аналог гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр хоорондоо төсөөтэй хоёр зүйлийг хооронд нь аналог гэж нэрлэдэг байна. Тэгэхээр энэ цахилгаан хэлхээний аналог шингэний урсгалын аналог байна. Шингэний урсгалаар бий болгосон аналог гэж хэлэх гэдэг. Цахилгаан хэлхээний аналог. За тэгвэл бид нэр энэ хэлхийг ч гэсэн бас цахилгаан гүйдлийн аналог хэлхээ гэж бас нэрлэж болно гэсэн. За заримдаа магадгүй энийг зөвхөн асч унтарж байгаа хэлбэрээр нь авах юм бол дижитал хэлхээ гэж бас хэлж болно тийм ээ. Тон хэлхээ. За омын хуулийг бол та нар сайн мэдж байгаа. Хүчтэл гүйдлийн хоорондох холбоо. За ом юу гэж хэлсэн бэ гэхээр дамжуулагчаар гүйж байгаа гүйдэл нь түүнд өгсөн хүчтэлд шууд пропорционал, харин дамжуулагчийн эсэргүүцэлд уруу пропорционал байдаг юм а гэж хэлсэн тийм ээ. За нөгөө алдартай Густав Кирхоф гэдэг хүн гарч ирж байна. Бид нэр Кирхоф гэж муухай хэлдэг. За Густав Кирхофын хоёр дүрм байгаа. Гүйдлийн дүрм гэдэг нь бол зангилаа цэг дээр гарч байгаа гүйдлүүдийн нийлбэр
орж байгаа гүйдлүүдийн нийлбэр тэнцүү байх ёстой гэж хэлсэн байдаг. За мөн энийг товчоор бол бүх гүйдлийн нийлбэр тэгтээ тэнцүү гэж хэлдэг. Учир нь гарч байгаа гүйдлийг сөрөг тэмдэгтэй гэж хэлж болно. Учир нь I3, I4-ыг ийш нь гаргах юм бол хасах тэмдэгтэй болно. Тийм учраас бүгдээрээ тэгтээ тэнцүү болно гэсэн үг байна. Эргээсээ сөрөг нь хасагдаад. За энэ Kirchhoff-ийн 1-р дүрм буюу гүйдлийн дүрм юунаас гарсан бэ гэхээр цэник хадгалагдах хуулиас гарсан. Гүйдэл гэдэг маань цэник. Цэник урсан орж ирээд урсан гарч байгаа. Хэрвээ орж ирж байгаа цэнигийн хэмжээ гарч байгаа цэнигийн хэмжээнээс өөр байх юм бол энэ зангилаа цэг дээр цэнигийн зөрүү үүсэх ёстой. Тэгэхээр зангилаа цэг маань өөрөө цэник хадгалдаг цэг биш. Энд бол цэник хадгалагдах боломж байхгүй. Тийм учраас нэгэнт цэник урсан орж ирсэн л бол тэр зангилаа цэгээр дайраад урсаад гараад явах ёстой гэсэн. За цэник хадгалагдах хуулиас Kirchhoff-ийн 1-р дүрм гарчээ гэсэн. За дараагийнх нь бол хүчтлийн дүрм. Дэлхийд байгаа энергийн үүсгүүрүүд буюу хүчтлийн үүсгүүрүүд бүх хүчтлүүдийн нийлбэр нь хэрэглэгчдээр унж байгаа хүчтлүүдийн нийлбэртэйгээ тэнцүү байх ёстой. Учир нь энерги хадгалагдах хуулиар энерги үүсгэсэн л бол бүх энерги хуваарлагдах ёстой гэсэн. Оргуу хоосон руу устж алга болохгүй, оргуу хоосноос илүү энерги бий болохгүй гэж ярьдаг тийм ээ. Тийм учраас нэгэнт батарейнууд нь энерги үүсгээгүй байхад нэмэлт хүчтлүүд эсэргүүцлүүд дээр бий болж болохгүй гэсэн. Мөн батарейнуудын хүчтлүүд бүх эсэргүүцэлтээр хуваарлагдах ёстой болохоос биш өөр хаа нэгэн газар руу алга болж болохгүй гэсэн. За тэгэхээр бид нар энд нэг юм андуурах гэдэг. Дамжуулагч утсан дээр алга болж байгаа энерги тэгвэл юу вэ? Устж алга болсон энерги мөн үү? Устж алга болсон энерги биш шүү дээ. Дамжуулагч ч өөрөө дахиад эсэргүүцэлтэй юм чинь энд дахиад дамжуулагчийн эсэргүүцлийг зорчих юм бол түүн дээр унж байгаа хүчтэл гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр хэлхээний бүх эсэргүүцлүүдийг зөв тодорхойлж хэлхээгээ тооцоод сурах нь цахилгаан хэлхээний маш чухал алхам байдаг байна гэсэн. За тэгвэл хүчтлийн үүсгэр, гүйдлийн үүсгэр гэдэг ийм чухал ойлголтууд гарч ирдэг. Тэгэхээр энерги үүсгэж байгаа энэ хэлбэрээр нь бол бид нэр гүйдлийн болон хүчтлийн үүсгэр гэж нэрлэдэг. За хөвчлэн физикийн хичээл дээр та нар зөвхөн гүйдлийн үүсгэр гэж яриад байдаг. Тал би хүчтлийн үүсгэр, гүйдлийн үүсгэр гэдэг бол хоорондоо маш том ялгаатай гэдгийг одоо сайн анзаарч авах хэрэгтэй. За энд хүчтэл болон гүйдлийн хамаарлыг харуулсан олон систем байна. Хүчтэл гүйдлийн хамаарлыг илэрхийлдэг гэсэн. Тэгэхээр хүчтэл нэмэгдэх тусам гүйдэл нь шугам нь нэмэгдэж байвал үүнийг бид нэр шугам эсэргүүцэл гэж нэрлэдэг байна. Эсэргүүцэлд өгсөн хүчлийг нэмээд байх юм бол гүйдэл нь шугам нэмэгдээд байна гэсэн. Омын хуулиар ийм шугамын хууль гарч ирж шүү дээ. За тэгвэл идеал хүчтлийн үүсгэр гэж юу хэлэх вэ гэхээр хүчтэл нь яг тогтмол нэг утгатай. Тэгээд гүйдэл нь өөрчлөгдөж болно. Гүйдэл нь их баг болж болно гэсэн. Тэгэхээр энэ ногоон шугам эсэргүүцлийн шугамыг би өөр эсэргүүцэл гэдэг энүүгээр татах юм бол энэ цэг дээр огтлцож байна. Энэ огтлцсон цэг дээр нэг гүйдлийн тодорхой утга гарна. Тэгэхээр өөр эсэргүүцэл холбоод байвал хүчтлийн үүсгүүрийн гүйдэл нь л өөрчлөгдөд байна гэсэн үг байна шүү дээ. Өөр гүйдлийн утга гараад байна гэсэн. Энийг идеал хүчтлийн үүсгүүр гэж хэлж байна. Хүчтэл нь тогтмол байдаг. Тэгвэл гүйдэл нь тогтмол байдаг үүсгүүрийг идеал гүйдлийн үүсгүүр гэж хэлж байна. Янз бүрийн эсэргүүцэл холбоод байвал гүйдэл нь огт өөрчлөгдөхгүй, зөвхөн хүчтэл нь өөрчлөгдөд байна шүү дээ. За ийм учраас гүйдлийн үүсгүүр, хүчтлийн үүсгүүр гэдэг бол хоорондоо эрс ялгаатай. Та нар 11-р ангийнхаа сургачгийг аваад нэг бүлэг байгаа сайн уншаарай. Гүйдлийн үүсгүүр, хүчтлийн үүсгүүр идеал үед яаж тооцоо хийх вэ? Мэдээж идеал үед тооцоо хийх нь бол амархан. За бодит үед бол тооцоо хийх нь жоохон төвөгтэй болно, тийм ээ. За бодит гүйдлийн үүсгүүр гэж яг юу хэлдэг юм бэ гэхээр ихэнхдээ гүйдэл нь бол тогтвортой байдаг. Харин эсэргүүцлийг нь ихсгээд авах юм бол сүүлдээ гүйдэл нь буураад хүчтэл нь максимум утган дээр очиж зогсчихдаг ийм үүсгүүр байна. Тэгэхээр бид нар бол энэ гүйдэл нь тогтвортой байдаг энэ хэсгийг нь ашиглахыг гүйдлийн үүсгүүр гэж нэрлэж байна.
эсэргүүцлийн хэмжээг ихсгвэл гүйдэл нь буурдаг гэсэн. Харин идеал биш бодит хүчтлийн үүсгүүрийн хувьд бол гүйдэл нь доктортой байгаас гадна хүчтэл нь доктортой бас юм хэсэг байна. Энэ хүчтэл нь доктортой хэсгийг бол бид нэр ашиглана. Өөрөлдвөл гар утасны цэнэглэгч 5 вольтын хүчтэлтэй гэвэл 5 вольт хүчтэлтэй л байх ёстой гэсэн үг. За харин бид нэр эсэргүүцлийн багасгаад байвал максимум ачааллаас цаашаа эсэргүүцэл нь багасах юм бол хүчтэл нь буураад гүйдэл нь ханалтанд орно гэсэн. Өөрөөр хэлбэл цэнэглэгч маань максимум 3 ампер гүйдэл гаргана гэсэн байх юм бол 3 ампераас илүү гүйдэл гаргаж чадахгүй. Ингээ хүчтэл нь буураад ирэх. За тэгэхээр 3 ампер гүйдэл хүргэхгүй байх юм бол хүчтэл нь доктортой байна гэсэн. За ийм маягаар бол бодит хүчтлийн үүсгүүр идеал хүчтлийн үүсгүүр гэсэн ийм тооцооллуудыг ашиглаж сурах хэрэгтэй байна шүү дээ. За эндээс асуух зүйл байна уу? Сайн байна уу? Эндээс өөр зүйл асуувал бол одоо нэг юун дээр өдөртөмж дээр Arduino микроконтроллер ашиглана гэсэн байсан да. За. Arduino ED дээр адилхан код бичигдэж байгаа болохоор ESP32 одоо Wi-Fi холбогддог тийм төрлийн микроконтроллер ашиглахыг зөвшөөрөх юм бол өөр нь. Чиний асуулт Arduino-гоос өөр контроллер ашиглаж болох уу гэдэг нь шүү дээ, тийм ээ? Тэ. Бололгүй яах вэ? Тэр бол та нарын өөрсдийн сонголт. Юу ч ашиглаж. Зөв. За баярлалаа.